За сайн байцгаана уу? Шинжлэх ухаан танин мэдхэн одон өндөр суугийн маань их Монгол улсын түүх нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн болж байна. За энэ нэвтрүүлгийн маань Америк сургуулийн түүхийн багш Марат хаан бидэхэн бэлтгэн өргөдгээ. Өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд хүргэе. За харин нэвтрүүлгийн маань ивент тэтгэгчээр NCD Group-ийн Casa Da Vinci төсөл, за мөн дээрэс нь эрүүл энхийг хамтдаа эрхэмлэе Аз Farm Med хамтран ажиллаж байна. За өнөөдрийн сэдв. За өнөөдрийн сэдв бол дэлхийн нүдээр Чингис хаан гэсэн сэдв байгаа. За тэгээ энэ сэдвийнхаа хүрээнд бол ерөнхийдөө яг дэлхийн эрдэмтэн судлаачид Чингис хааныг юу гэж үздэг вэ гэдгийг ерөнхийдөө зангидаж ярихаас гадна ер нь олон улс орны удирдагчид яг Чингис хааны тухай юу гэж тэмдэглэж үлдээсэн байдаг, Чингис хааныг хэрхэн хүндэлдэг, эсвэл Чингис хааны талаар муу мэдээ гэдэг ч юм уу янз бүрийн байдлаар л ерөнхийдөө төгсөн байдаг тийм. Ялангуяа бол сүүдийн жилүүдэд бол Чингис хааныг бол зөвхөн шударгаар түүхэн үнэн баримтуудыг нь өмнөх үеийн түүх, тухайн үеийн 13 дугаар зууны үеийн түүх тийм хожимын түүхүүдтэй ингэж нэгтэлж харьцуулж үзээд ер нь Чингис хааны талаар яг үнэн бодит мэдээллүүдийг илүү их түгээх гэдэг зүйл яваад байгаа юм. Тэгэхдээ яг энэ үйл явдал нь бол угаасаа дэлхийд дахин төрүүлээд орчихсон байсан зүйл. Монгол бол мэдээж 20 дугаар зууны үед 1920-од оноос 1990-од оны хооронд Монголын түүх хүчлэг гэдэг зүйл яг ямар байсан бэлээ гэдгийг хүн болго надаар хэлэлтгүй бүгдээрээ сайхан мэдж байгаа. Тийм болохоор ер нь бол яг дэлхийн эрдэмтэд ер нь Чингис хааны талаар бол нэлээд сайн судалгаа хийчихсэн, үнэн бодит өгнөлтэй өгчихсэн ийм үйл явдлын талаар ярьж байгаа байхгүй. За одоо яг миний нэг ярих гэж байгаа зүйл бол Facebook орчинд ялангуяа интернет сошиал медиа орчинд бол нэлээд их тархсан байдаг. Бараг л хүмүүс өөрсдөө яг энэ үгийг шеэрлэхдээ бол өөрийнхөө үгээрээ хэлж байгаа юм шиг ингээ шеэрлсэн байгаад байдаг байхгүй. Жохон санаа зовмор гэдэг шиг тий. За тэгээ яг энэ үгийг хэн хэлсэн бэ гэдгийг одоо ингээ эхнээс нь дэлхийн эрдэмтэд эсвэл ямар нэгэн 13 дугаар зуунд Монгол нутагт зуучилж очсон тий. Эдгээр хүмүүс Марко Поло, Рубрук эдгээр юу гэж хэлсэн бэ гэдэг талаас нь ярих гэдэг байгаа байхгүй юу? За тэгээ энэ үгийг маш анхаарлаа сонсоод аваарай. Энэ үг бол ерөнхийдөө бол нэлээд их явж идэг. Тэгтээ яг хэн хэлсэн бэ гэдгийг би хамгийн эхлээд хэлээд явчих тий. За энэ бол Гладиус Миллер гэдэг хүн байхгүй юу? Манхэттен хотын Угсаатан зүйн улсын музейн захирал. За 2005 онд ингээд Чингис хаан болон түүний залгамжлагчид гэдэг энэ ном Уудаан Баркманы хэвлэдэг ном байдیں۔ Ингээ хідэн бүтээл болгож гаргадаг. За энэ бүтээл дээр бол яг энэ өмнөдгөл хэсэг дээр нь ингээ үг бичсэн байгаа. За энэ үгэн дээр бол ингэж бичсэн байгаа байхгүй. Нэгэн цагт хаан эзэн байсан олон хүн орд харш урлагийн бүтээл ч юм уу сүрдэг булш бунхан бүтээл гэж хожим хойно алдар суугаа дуурсах хэргийг амьд авахын цагта хийсэн байдаг болохоор л өдгөө бид тэднийг мэддэг. За Чингис хаан тийм хүн байсангүй. Тэр уран барилагч урлагийн үнэт бүтээлч үлдээсэнгүй. Тэрч байтугай түүний шарил хаан байгааг өнөөхөр хинч мэдэхгүй байна. Тэгсэн ч Чингис хаан бол хамгийн алдартай түүхэн бие хүмүүсийн нэг мөн. Нэг хэсгээр нь хүндлүүлж нөгөө хэсгийг нь айлхан сүрдүүлж явсан түүний алдар хүнд харин домогт суурилсан байх нь элбэг. Чингис хааны түүхэнд үлдээсэн ул мөрийг мөшгөн судлах нь түүнийг үнэн бодитоор үнэлэх орчин цагийн шин хандлага юм. Монголын эзэнт гүрний хөгжлийг бид түүний өмнө оршин тогтнож байсан улс гүрнүүдийнхээс эхлээд өнөө үеиг хүртэл тоймлон судлах хэрэгтэй. За энэ үгийг бол чинь сонссон үг байгаа сте тэ эхний хэсгийг нь. За тэгээ энэ үгийг ингээд сонсоод үзэх юм бол ерөнхийдөө яг Чингис хааны талаар нэлээд дөрвтэй ингэж дуугарч байгаа, ярьж байгаа гадны эрдэмтдийн талаар ингэж ярьж болж байгаа юм. За тэрнээс гадна саяны энэ өгүүлбэр дээр нэг зүйлийг маш тодорхой бас хэлж болж байгаа. Жишээ нь бол хоёулаа өчигдөр Монгол банк дэлхийн ингээ мөнгөний бодлого 7 хоногийн аяны хүрээнд Дархан хотод очиж нэг ихтгэл уншлаа Монгол банкны урилгаар. За тэгээ яг энэ үед бол тэр миний ярьжсэн сэдв дотор бол нөгөө эртний хаадууд дандаа юм алтан зоос гаргадаг байсан. Өөрийнхөө сүр хүчийг илэрхийлэл болгож тэгээд дараа нь ахаад шинэ хаан төрөхөөр өмнөх хааныхаа тэр дэлдсэн алтан зоосыг өндөр үнээр худалдаж аваад буцаагаад өөрийнхөө сүр хүчийг илэрхийлсэн алтан зоос дэлдэг болсон. Энэ нөгөө арт түмний дунд нөгөө нэг хаан маань мөхөөсэй ус маань мөхөөсэй тэгхийн бол нөгөө өвөрт нь байгаа алтан зоос нь илүү үнд хүрэх юм байна гэдгийг ойлгочихсон ийм үйл явдал. Тэгэхээр энэ нь өөрөө цаашаага явсаар байгаа юм. Дэлхийд дахин өөрөө замбрааг байдалд орж эхэлж байгаа. Хаад ноёд гэдэг зүйл бол ерөнхийдөө өөрийнхөө сүр хүчээ гайхуулаад өөрийнхөө тэр бунхан барайл эсвэл биел гэсэн нэг иймэрхүү эгото болоод хувирсан байсан энэ зүйл дээр бол Чингис хаан дэлхийн бүх хаадуудыг за дүүнер байж одоо өөр дүрмээр тоглоно. Монголчуудын дүрмээр тоглоно гэдэг энэ зүйлийг л гаргаж ирсэн байгаа байхгүй. Тэгээ одоо энэ дээр нэмээд зүгээр нэг зүйл санаж байгаа дэрийг хэлчих тийм үү. Хоёулаа нөгөө өнгөрсөн жил Египт, Турк гэдээ явсан шүү дээ тий.
Тэгэн гутал тэн чин таны мэдгүй аялал хийж явж байхад нэг зүйлийг ойлгосон. Одоо нөгөө нэг дэлхийн 7 гайхамшиг гэж яваад байдаг. Бүгдээрээ л пирамидыг мэдж байгаа тий. Тэгэн гутал пирамидын зорилгыг нь ярих юм бол яг тийм байгаа байхгүй. Булш бохон гэдэг хэвчээ. Тэр нөгөө элсэн цөл дээр зүгээр ингээд нүх ухаад оршуулчихлаар цөөр ч нь ухаж идчихэд байдаг тий. Гаргаж ирж тэрийг ухчаад байдаг. Тэгэн гутал нь одоо нэг юм сат сувраг маягийн юмуд бариад тэрэн дотроо хүнээ хийдэг болоод оршуулдаг болоод ингэн гутал нөгөөдхийг нь тоноолчод хараад тал дээр нэг юм босгоо тавьсан байхаар ч ойлгомжтой энэ хүний одоо булш бунхан байна гэдэг юм уу очиод нөгөөдг нь тончоод байгаа. Тэгэн гутал нөгөө хаатууд фараонуудаа зориулаад чи бурхад гэж үзэж байгаа шүү дээ. Тэгээд пирамидыг босгож байгаа. Тэгэн гутал пирамид чинь ялгаа байхгүй ийм ил юм байгаад байгаа шүү дээ. Тэгэн гутал чинь нөгөө хаадын хөн дээр орж байгаа тийм. Гэх мэтлэн нэрэ таны хэлдгээр хаадууд өөрийнхөө байгаа цаг хугацаанд өөрийнхөө сүр хүчийг өөрөө харуулах гэдэг юм шүү дээ. Өөрөө тэр бунхнаа бариулаад өөрөө нэг тийм одоо өөр тоочд байгаагүй бунхан гэдэг чинь өөр тоочд байгаагүй ордон ч гэдэм үү байх гад эн чинь нөгөө өөрийнхөө хүчийг тамгалж үлдэх гэдэг юм байна шүү дээ. Яг гэтэл нөгөө талд нь Чингис хаан бол тэднээс шал ондоо хүн байгаа. Ондоо өсдөж байгаа байхгүй тийм байна. Одоо нөгөө чанчин буу бичсэн захидал дээр хэлж байгаа шүү дээ. Би яг бусдын адил те яг цэрэгтэйгээ адилхан хувцс иддэг, хувцс өмсдөг, яг адилхан хоньны махаа иддэг, дайн байлдаан болоход би хизээж ардан зогсож байгаагүй. Сэлмээ суглаад хамгийн урд нь бас л тавхигдаг те. Ер нь нөгөө үлгэр дуурайлал гэдэг зүйлийг бол өөрийнхөө нөгөө нэг цэргийн ноёд цэргүүддээ яг ингэж харуулж чадсан хүн байгаа байхгүй. Энийг нь бол маш сайн онцлох хэрэгтэй болчиход байгаа юм тий. За тэгээд цагтаа дайсагналж байсан олон овг аймгийг те Чингис хаан нэгтгсэн. За энэ бол мэдээж ойлгомжтой бол нөө дотоодын үйл явдлыг хэлж байгаа. Монголын нөөц товчонд бол нөө оддоо тэнгэр оршиж олон улс байлдаж орондоо хунтах завдалгүй олзолдон булаалдаж байгаад яг тухайн үеийн тэр нийгмийн байдлыг нэлээд тодорхой дурдсан байгаа. За энэтэй холбоотойгоор бол 1184 оноос 1206 оны хооронд Чингис хаан бол дотоодын энэ бол дандаа Монгол угсаатан тий эдгээр хүмүүсийг нэгтгэхэд зориулсан байна. За ингээд 1206 онд бол Чингис хаан их Монгол улсыг байгуулсан. Их Монгол улс байгуулна гэдэг бол ер нь бол нөгөө гаднаас дарамтлж исэн дарамт гэдэг зүйл, татвар төлж исэн зүйл тий энэ бүх зүйл цэг тавих цаг нь болсон гэдэг зүйлийг л харуулж байгаа байхгүй юу? За ингээ 2006 онд бол Чингис хааны 800 жилийн ой болсон. За энэтэй холбоотойгоор бол Чингис хаантай холбоотой маш олон судалгааны бүтээлүүд те маш олон одоо үйл явдлууд болсон байдаг. За ингээ монголчуудын одоо ингээ зүршгүй ихээр ингээ мандарч бадарч байсан түүхэнд хамгийн агуу дэлхийн эзэнт гүрнийг байгуулах эхлэл бол мэдээж 800 жилийн өмнө те 1206 онд болсон гэдэг нь тодорхой байна. За энэ нь Монголын эзэнт гүрэн эд хөгжил цэцгэлтийнхээ үед Номхон далаагаас Төв Европыг хүртэлх газар нутгийг эзлэн тогтож байсан билээ гэж. За энийг одоо хэдүүлээ ахаал нэг өөр зүйлээр бодоод үзэх юм бол цаг хугацааны хувьд аялж үзэх хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Энэ юу вэ гэхлээр яг одоо ганаа чи ингээд нүдэ айнаа зэ ингээд төсөөлөд бодоод үзээрэй зэ. За тэгээд төсөөлөд бодоод үзэх юм бол энэ дээр Америк төв за яг хизээ үүссэн бэ гэж бодоод үзэх юм бол Америк төв бол 2000 жилийн өмнө хүн амьдарч ирсэн үү? Амьдарч ирсэн уугуул иргэд байсан уу? Байсан. За тэгээ яг 1000 жилийн өмнө 1000-ад оны үед бол Вайкингчүүд шинэ үеийн судалгаагаар бол Америк төвд анх хүл тавьж исэн юм байна гэдэг. За тийм. Гэтэл Европ ТV одоо ингээд соёл иргэншилтнийг яг ертөнцийн энэ үед бол 1492 онд Кристофер Колумб өөрөө баг өхөн өгтлөл Америк ТV-г нэтгэ гэж андуурсаар байгаа те. Одоо юу басан штэ. Индианчуудыг юм Индия, энэтхийг Индия те. Гэх мэтлэнгээр ингээд ярьсан. За тэгэхээр одоо хоёулаа бол яг Чингис хааны тухай буюу 13 дугаар зууны үеийн үйл явдлыг ярьж байгаа байхгүй. Тэгэхээр энд бол тэр Америк ТV гэдэг зүйлийг те яг одоо эндээс ингээд нэгтгэс те харьцангуй цаашаа дахиад 100 гаруй 200 жилийн өмнөх те. За тэгэн гут нь одоо зөвхөн Америк ТV-г зүгээр ингээд сэтгэл дотор ингээд за байж байгаараа те төр хүлээж байгаараа гэд те байхгүй болгочих. За тэгэн гут дараа нь Австрал ТV 1606 онд Австрал ТV-г хамгийн анх нээж байгаа байхгүй. За тэгээд яг бүр хамгийн ойрхон явсан гэх юм бол Магеллан 1522 онд хажуугаар нь зүрээд өнгөрсөн те дэлхийг нүд бөөрөнхий гэдгийг нотлсон. За тэгээ энэ мэтлэнгээр ингээд бодоод үзэх юм бол Австрал ТV заа жоохон байж байгаараа. Африк ТV гараад ирж байгаа. За Африк ТV гараад ирэнгуут л за Африк ТV чинь бол те яг нөө нийлэн бүрнэд агсан хөгжил соёл иргэншил байсан. За тэгээд нийт Африк ТV-ээр нь бодоод үзэх юм бол энэ чинь асар том газар нутаг болчиход байна те. Одоо ч гэсэн за яг би зөв нэг харьцуулж ярихдаа Чингис хааныг дүүлэхийн тулд энэ бүх зүйлийг ярьж байгаа гэдгийг бас ойлгоорой тий. За тэгээ Африк ТV-ийн баг 90 орчим хувийг ингээд бас ингээд дотроо ингээд арилгаад үзтээ. За одоо чамд ингээд нүдэн дээр чинь Аз, Европ хоёул гарч иж байгаа. Тийм, Евразил болчих. Тэнгуут Монголын байлдан дагуулын газрын зургийг ингээд хараад үзэх юм бол дэлхийн нөгөө хуурай газрын нөгөө нэг 5-2-ыг эзэлсэн тий 3-1-ийг эзэлсэн гэдэг үгүй штэ. Бараг 80%. Тийм юм ээ тий. 85% баггүй юу? Энд чинь нөгөө их засаг гэдэг хууль үйлчилж исэн монголчуудын дүрмээр дэлхий дахин тоглож исэн үе байгаа байхгүй юу? Тэгээд энийг чинь хэн тогтоосон? Чингис хаан тогтоосон байж таарах гээд байгаа байхгүй юу? Тий. Одоо жишээлбэл нөгөө
дайсныг нь бариад ирсэн хүнд одоо талархмаар юм. Гэтэл тэнд шал ондоо юм ярьж байгаа тэр хүн тий. Эзнээсээ урвсан хүн гэдэг бол тий. Нохооноос дор гэж шууд тэр дөрөв цаазаар авч байгаа шүү дээ. Гэх мэтчлэн ингээд сэтгэхүйн хувьд гэдэм үү эсвэл хувь хүнийхэн тэр барьдаг юм нь нийтийн хандлагаас тэр одоо тэр үед байсан хүмүүсээс шал ондоо хандлагатай. Тэгээд бүр ингээд дгийг тогтоогоо явчихж байгаа тий. За ингээд яг ингээд бодоод үзэх юм бол яг ингээд төв даамсан эзэнт гүрнийг байлдан дагуулж тий хяналтандаа байлгаж чадсан нь бол өр нөлөөтэй засаг захиргааны бүтцийг бий болгож байгаа. За худалдаа харилцааг хөл нэмсэн монголчууд. За энэ дээр бол мэдээж маш олон зүйлийг ярьж болж байгаа юм тий. Хамгийн гол жишээ нь бол торгоны замд хяналт тогтооно. Торгоны замыг тайван байлгана. Инх амар байлгана гэдэг бол Аз Европын худалдаачид бүгд яг л Монголын эзэнт гүрний тэр торгоны замаар л явж байгаа. Энэ бүхнээс чинь хамгаалтын татвар тий тайван явсны татвар, үйлчлэгээний хөлс, өртөө эдгээр чинь бүгд л төлбөр штэ тийм үстэй. Ингээд ирэхээр эд баялаг Монгол руу зодохгүй гэдээ яах юм бэ? Гадны хөрөнгө оруулагч гэсэн үг байхгүй тэр тухайн юм худалдаач чаа. Энийг зүгээр л нааш нь татаж чадсан хүн бол Чингис хаан байгаа байхгүй. Тийм ээ. Чингис хаан болон түүний залхамжлагчд. Торгоны замд хяналт тогтооно. Энэ бол маш чухал үйл явдал байна. За тэгээд мэдээж өртөө байгуулсан нөгөө гэрээгэ гэдэг тий энэ бол аюулгүй хүн. Энэ ямар ч асуудалгүй явж болно. Худалдаачид тэр гэрээгийг олох гэж юу болдог байсан бэ тий? За гэрээгээ олсон худалдаачид ямар том эрх мэдэл авдаг байсан бэ? Тэрнийхээ хэмжээнд бас тий төлбөр тооцоогоо төлдөг байсан байгаа байхгүй. Хэдийгээр маш олон худалдаачдын хувьд тий татвар эсвэл одоо ингээд олон хэмжээний ингээд төлбөр төлж байгаа ч нөгөө аюулгүй байдлаа хангаад ямар ч асуудалгүйгээр худалдаа харилцаагаа хийж 8 ашиг те олж чадж байгаа нь өөрөө маш сайн зүйлсэн байхгүй. Тийм учраас нөгөө мөнгө төлөхөд бэлэн мөнгө бариад өвөртлөд ороод ирж байгаа л гэсэн үг байхгүй. Эзэнт гүрэнд. Энэ үйл явдлыг хэлээд байгаа юм. За тэгээд гэрээгээ те. За тэгээд дээрнээс гадна бол яг Юан гүрний үед бол дөрвөлжин бичгийг зохиосон. За тэгээд дөрвөлжин бичиг гэдэг зүйл маань бол дэлхийд дахинд яг Юан гүрнийг төлөөлж байгаа те. Энэ үйл явдал гэх мэтлэнгээр одоо нөө цаасан мөнгө хийвэлсэн. Тэр цаасан мөнгөний ач холбогдол нь алтыг штэ те. Буцаагаад өөрсдөндөө одоо нөгөө нэг аваад те. Тэгээд алтаар баталгаажсан цаасан мөнгө гэдгийг дэлхийд дахинд хамгийн анх гаргаад ирчихэж байгаа байхгүй. Энийг зөв бодоод үзэх юм бол одоо сүн ус хамгийн анх цаасан мөнгийг гаргасан байдаг. Гэхдээ тэр нь тодорхой хэмжээний бүс нутагт. Харин Юан гүрний үед бол нөгөө эзэнт гүрний их хаан хувлаач нь бол тэ Чингис хааны одоо ачгүй штэ. Бүх нийтээр нь тэрийг худалдаа харилцаанд явуулж чадсан л байгаа байхгүй. Тэгээд худалдаачид тэр цаасан мөнгө нь маш их дортой. Марко Поло ямар сайндаа нөгөө нэг Италид буцсан хойноо штэ тий цаасан мөнгийг барьчаад энэнгүүр тий Европод очиход энэнгүүр өхөр авч болно гэсэн чинь чи яадаг юм солиотой хүн бэгээ тий бараг шоронд хийсэн үйл явдал болчихж байгаа. Тэгэхээр харин нөгөө соёл иргэншил хөгжсөн гэдэг тэр Европ төвчин яг тэр тухайн үед хоцрогдсон байгаа шүү дээ. Тий, яг үнэ хоцрогдсон байсан тий. Яг тухайн үед нөгөө Чингис хаан болон монголчуудыг зэрлэг бүдүүлэг гэж үзэжсэн Европ ТV-ийнх маань өөрсдөө хоцрогдсон байсан байгаа байхгүй тийм бас тий. Юу цаасан мөг гэдээ ойлгохгүй шүү дээ тий. Яг гэхэд эдгээр чинь нөгөө цутгамал зоостойгоо ч юм уу тийм юмтайгаа л байгаа шүү дээ. Тий. За тэгээ хамгийн гол нь бас Чингис хааны дэлгэрүүлсэн зүйл бол тий шашин. За шашин соёл бол нэг хүлээцтэй хандж чадсан. За энэ нь бол хамгийн том бас ач гавья. Дэлхийн нийтэд янз бүрийн шашин шүтлэгтэй хүмүүс байна. Тэр болгоныг та нарт дуртай шашингаа шүтэж болно гэдэг зүйл байгаа байхгүй. За яг ингээл 13 дугаар зуунд бол Аз Европын хооронд бол ер нь инх тайван гэдэг зүйлийг бол тогтоож чадсан гэдэг зүйл хэлж байгаа. За дараагийнх нь мэдээлэл нь болохоор за би Монгол хүн онцлмоор байна. За энэ Монгол хүн гэхээр чи мэдээж те Буян Бадрах гэдэг хүн байгаа. За тэгээ энэ бол яг интернет тавьсан мэдээлэл байсан. Тэгээд баталгаатай сайт байсан учраас за Чингис хаан гайхамшигт амжилтад хүрсэн хэдий ч бусад их хаадын адил хөргөө зурууж хөшөөгөө босгуулсангүй. Зоосон дээр ч нэр алдраа сийлүүлсэнгүй. Тэр өөрийнхөө тухай ном бичиж, шүлэг найрагт хойрвж те дуу зохиож, дуулахыг таалан болгоосонгүй. Орд харш сүм хийдэгч алдар нэрээр овголсонгүй. Түүнийг таалал болоход их нутгийнхаа хөрсөнд амгалан нойрсохыг хүссэн гэрээсл ёсоор нь бунхан, сүм, пирамид тэрч байтугай булшны чулууч босголгүй оршуулжээ. Ийхүү их хаантай халин одохдоо Монголын уудам талд мандан бадарсан газартаа иргэн шингэсэн юм а гэж хэлж байгаа байхгүй. Гэтэ энэ Буян Бадрах гэдэг хүн бол яг энэ үгээ болохоро сүүлийн өгүүлбэрээ болохоро нөгөө Америкийн эрдэмтэн Джек Вайтвортын өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан гэдэг номноос авч бичсэн байгаа байхгүй. За гэхдээ энд бас нэг яг тайлбараад бол зөндөл юм байна л та тий.
За хөргөө зуруулсан уу? Зуруулсан Чингис хаан тийм биз дээ тий. Хөргөө Чингис хаан биш л дээ. Яг Хувлаа хааны үед нь Хоросон гэж зурсан байдаг. Бунхан мэдээ Чингис хааны бунхан бол мэдээж байж л байгаа тий. Гэх мэтлэнгээр тайлбарууд бол одоо манай нөгөө нэг сонсогчд маань нөгөө YouTube дээр айгуу гоё комент бичдэг шүү дээ тий. Тэгээ өөр өөрсдийнхээ саналуудаа айгуу гоё ингээ бичээд явчаараа тий. За Жак Эдвард өнөөгийн ертөнцийг үндэслэгч гэх мэт Чингис хаан хэмээх ном бичсэн тий. За энэ ном бол үнэхээр супер ном. Яг юу зарим нэг тал дээр бол Чингис хааныг те эсвэл нэг Чингис хааны хөвгүүдийг ингээд жоохон муусан те нэг иймэрхүү үйл явдал анзаарагддаг. Гэхдээ ерөнхийдөө бүхэл бүтнээр нь бол Чингис хаан гэдэг хүнийг дэлхийд дахинд бас шин зуунд одоо орчин цагт таниулахад маш том хувь нэмэр оруулсан. Тийм ч учраас одоо те Монгол бас том шагнал авсан хүн шүү дээ. За тэгээ энэ хүний одоо энэ ном бол дэлхийд дахинд бест селлер те ингээд амжилттай зарагдсан ном байгаа байхгүй. За уншихад их таатай байдаг. Ягаад вэ гэхлээр ингээд нөгөө уран зохиолын аргаар гэдэг ч юм уу тий. Одоо нөгөө монгол сэтгхүүгээр биш гэсэн үг байхгүй юу? Арай өөр сэтгхүүгээр бичсэн. Тэгээ бичигдлээс нь ерөөсө харагддаг гэсэн үг. Тэгээ энэ бичигдэл нь бол яг ингээд нөгөө нэг Чингис хааны үйл явдлыг хажуунаас нь ингээд хараад явцсан юм шиг бичиж байгаа гэсэн үг байхгүй юу? Бид нар одоо нөгөө түүх судалгаа одоо дандаа ингээд сурвалжийн бүтээл уншгаач ингээд дээрээс нь хараад ингээд уншаад байна шүү дээ тий. Гэтэл энэ хүний бичсэн одоо энэ ном бол яг ингээд хажуунаас нь хараад ингээд нэг зэрэгцээд явцсан юм шиг ингээд дүр төрх үзүүлдэг байхгүй юу? Их гоё. Тэгээд энэ хүний бичсэн номны тий маш олон өгүүлбэрүүд надад таалагддаг. Гэхдээ энээс онцлоод хэлэхэд үзье. За, Жак Эдвард. Чингис хаан Монголын уудам талд авгаа эрх мэдэл, сүр хүчний нөлөө, өрсөлдөөн, тэмцэхтэй Аз тэвд өрсөлдөгч цэргийн хүчнүүдийг ялан дийлж, исламын ертөнцийн ууцыг хугалж, Европын өвч хуйгалсан дайчдыг бут цохихдоо ухаалгаар хэрэглэж ирсэн гинтийн огцом дайралт, бүслэн тулдах арга, суу залийг онцлон цэргийн шинжлэх ухаанд хувьсгал гаргасан стратеги зэвсгүүдийг бий болгосон билээ. Нэг бумаас хэтрэхгүй 100 мянгаас те. Дайчтай байсан Монголын их цэрэг Чингис хааны удирдлага доор Ромчуудын 400-ны туршид эзэлснээс ч уудам газар нутаг хүн амыг 25 жилийн дотор байлдан дагуулсан юм. Сибирээс энэтхэг, Вьетнамаас Унгар, Солонгосоос Балканы хойгийг хүртэлх асар том эзэнт гүрнийг байгуулсан монголчууд Алс холын хаант улсыг орчин цагийн шин дэлхийн дэг журамд нэгтгэж ертөнцийн газрын зургийг цоо шинээр зурсан юм а гэж хэлж байгаа байхгүй. Үнэхээр супер өгүүлбэр байна тий. Гоё өгүүлбэр. Тэгээ энэ хүмүүс ч гэсэн өөрөө яг энэ номоо бичихтэй бол Монгол бас маш удаан жил амьдарсан. Тэгээ дээрээс нь одоо тэр Монголын нуус товчоо маш олон сурвалжууд дээр ингээ харьцуулж шинжилгээ хийж байгаа штэ. Тэгэхдээ яг үнэхээр тэр нэг өөлөн үжнийг ойлгоё гэх юм болов тэр яг тэр байсан газараас нь мойл жимс түүхэнд бол хэдэн километр үү тий. За эндээс загас барихын тулд яг яах ёстой вэ? 8 шарга агтаа алдаад тий ингэж явах юм бол яах вэ? Бүх зүйлийг одоо ингээд нэг биеэрээ тий ингээд туулж үтсэн игээ доршиж үтсэн гэх юм уу да тий. Ингэж үзэж бичсэн ном учраас яг л нөгөө хүний сэтгэлд бас нэлээд буудаг ном гэж хэлж болж байгаа юм. Мундаг юм байна тий. За Марко Поло. За Марко Поло гэдэг хүний За хоёулаа Марко Поло гэхээс юм хамтран хэлэгч ярьж. Наатан дээр чи ярих юм их байгаа гэсэн тий. За нэвтрүүлгийн хамтран хэлэгчээр NCD группийн Casa Da Vinci төсөл хамтран ажиллаж байгаа. За Яармгийн нүхтийн зам дагуу Арцтын аманд 23 га талбай дээр байрлаж байгаа бөгөөд найз нөхөд хайртай дотны хүмүүстэйгээ тухлан суух эдэлбэр газар. За дээрээс нь террас бүхий таун хаус болон нам давхар цөөн айлын кондо, вилла судснуудыг яг одоо санал болгож байгаамаа. За кондо, виллаг та бүхэн маань мэдж байгаа бах. Нэг давхартаа ердөө 2 айлтай, нэг барилгад 4-9 айл байдаг болохоор нэгтгэшил маш бага гэсэн үг. Тэгээ зочны өрөө бүр урагшаага харсан гэдгээр онцлог тийм төсөл байгаа. За тэгээд Твин хаус, кондо, вилла маань нүүж явахад бэлэн болсон 112 м квадратаас 260 м квадратын сонголттой бөгөөд 2026 оны 3 дугаар үеэрл ашиглалтанд орох ээлжүүлэлтэд захиалга аваад эхэлсэн байгаа. Хэрвээ та бүхэн сонирхож байгаа юм бол болуултын албатай 75 тэг 7 50 50 гэсэн дугаараар холбогдоод загварын бариудыг нь очиж сонирхоорой. За тэгээ манай энэ бас баннер дээр гарч байгаа QR кодыг ч юм уу ашиглаад те бас ингээд шууд боршууртаа танилцах боломжтой байгаа шүү. За ингээд NCD группийн хэрэгжүүлж буй Casa Da Vinci төсөл бид бүхнийг дэмжин ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. За Марко Поло мэдээж Хувлаа хааны дэргэд 17 жил суусан гэдгээр алдартай тий орчлонгийн элдв сонин хэмээх ном бичсэн. За тэгээ Монголын иргэшээлд орсон бүх улс орнууд Чингис хааны захиргаанд орсон даруйда айх аюулгүй амар жимэр суух болсноо
ухаарч Чингис хааныг өндөр дээд язгууртан болохыг хүлээн зөвшөөрч түүний төлөө бүхий сэтгэлээ зориулан үнэнчээр зүтгэх болсон юм гэж тэмдэглэсэн байгаа байхгүй. За тэгээд Чингис хаанаас хойшоогоо тэр Чингис хааны залгамжлагчид те яг энэ үед бол нөгөө Махмуд Ялгаваач те Масууд өсөө одоо Абдул Рахман зарим нь бол бас нэг төр бужигнуулсан хүмүүс байгаа л да. Гэтэл маш олон Юли Чууцаа гих мэтлэнгээр одоо ингээд гадны улс орны те төшөмдүүдийг эсвэл одоо эрдэм мэдлэгтэй чадвартай инженер техникийн ажилчдыг ер нь хүн яг юу чадна тэр чадвараар нь үнэлж ажил албан тушаал яг тэр юмыг олж томилж чаддаг байсан гэсэн үг байхгүй тийм. Энэ нь өөрөө яг Монголын эзэнт гүрэнч гэсэн оршин тогтнож байгаа тэр том эзэнт гүрэн болох үйл явц эдэрч гэсэн нөлөөлж байгаа юм. Тэр нөгөө хүн таних чадвар байгаа тийм. Марко Пологийн энэхүү тэмдэглэл бол яг тухайн үеийн европчуудад бол яг тухайн үед нь шүү дээ тийм. Чингис хааныг зөвхөн зэрлэг төрөмгийлэгч биш харин маш нарийн зохион байгуулалттай ухаалаг төрийн зүтгэлтэн байсан гэдгийг ойлгуулахад чухал одоо ингээд үүрэг гүйцэтгсэн юм байхгүй. Тэгээ 13 дугаар зуунд л яг үннийг үтсэн ийм үйл явдал байна. Гэсэн хэдий боловч яг л нөгөө нэг Монголын байлдан дагуу бол тэгээд тэр нөгөө айдас хүйдс гэдэг ч юм уу те энэ бүх зүйлээс шалтгаалаад Чингис хааныг чинь одоо нөгөө Европ дахинд чинь тухайн үедээ бол сайнаар ойлгохгүй л ойлгомжтой болчихж байгаа юм те. За Флана Карпини бол мэдээж номондоо бол те нэлээд олон анхааруулгуудыг бас өгсөн байдаг байхгүй. Тэд нар анхааруулга нь бол бас нэлээд сонирхол татаад байдаг. За тэрээр өөрийнх нь номондоо бол европчуудад хандан хэрв та нар монголчуудыг эсэргүүцэн тэмцэх гэж байгаа бол тэдний зохион байгуулалт Сахилга Батыг заавал суралцах хэрэгтэй. Чингис хааны цэргүүчийг нэгэн санаагаар зангидаж чадахгүй бол тэднийг дийлэх аргагүй гэсэн ерөнхий санаа хэлж байгаа байхгүй. Флана Карпинигийн яг энэхүү тэмдэглэл нь бол Чингис хааныг Европ дахинд зэрлэг гэхээсээ илүү гайхамшигтай зохион байгуулагч, хууль заазыг дээдлэгч гэсэн өнцгөөс харахад томоохон хувь нэмэр оруулсан бүтээл. Гэхдээ харамсалтай нь яг л саяны нөгөө нэг цаг хугацаа нь өөрөө тэгж таарсан учраас ойлгоход арай бэрх. Харин хожимын нөгөө нэг дэлхийн эрдэмтэд үгүй эн чинь харин ёстой яг ийм л хүн байсан юм байна штэ гэдгийг бодлыг төрүүлээд өгч байгаа тий. Тэр нөгөө цэргийн том стратегч гэдэг чинь тий цэргийн том жанжин гэдэг чинь юугаар харагддаг вэ гэхээр одоо жишээл бид нар нөгөө Гова Мухлаг мэдэн тий Сүбэдэ жанжин мэдэн тий дэлхийд одоо гайхагдсан хүлээмжшөөрөгдсөн жанжууд үү. Тэгтэл 2 удаагийн дай 3 удаагийн аян дан хийгээд үр дүнд хүрэхгүй байх юм бол Чингис хаан өөрөө хөдөлдөг байсан. Тэгэхээр чин дараагийнх нь төвшний хүн байгаа сте тий бүр тийм байгаа сте өөрийн биеэр өдөртөж очино гэхээр чинь тэгээд дэлхийн хамгийн гарамгай жанждыг захирсан хаан байсан. Тий. Одоо нөгөө хэрвээ Сүбэдэ Баатар үнэхээр Чингис хаанаас илүү өндөр стратегч байсан бол Сүбэдэ Баатарт 100% итгээд ч юм уу те хаан бол оролцохгүй ч болно шүү дээ. Гэтэл дараагийнхан хийм хэрэгтэй болох юм бол хаан өөрөө очиж байгаа шүү дээ. Тэгэхээр чинь л дараагийн төвшнийх нь хүн байгаа байхгүй. Таарна та. За одоо болохоор нэг яг интернетээс авсан мэдээлэлээр яваач тий. За Вашингтоны цэргийн академийн урлагийн танхимын ханан дээр гэж байгаа байхгүй. Дэлхийн алдарч жанжингуудын хөрөг зураг байх бөгөөд хамгийн ихэнд нь Чингис хааны хөрөг болон хэлсэн үгийг нь байршуулсан байдаг. Тэрээр баталгаан шүү дээ. Монголчууд хоёрхан замаар л явж ирсэн. Тэд гуйдаг эсвэл булаадаг гэж бичсэн байгаа байхгүй. Амар үг байгаас тий. За Америкийн эрдэмтэн Баржнавский Монголчууд ба Орос орн гэсэн номондоо 13 дугаар зууны Монгол айран бол тэр үеийн дэлхийн дахны хамгийн шилдэг айран байсан. Чингисийн цэргийн зохион байгуулалт нь хатуу чанд, Сахилга Бат, дэг журам, эрлэхэг зориг, сайтар боловсруулсан арга төлөвлөгөө, нэгдмэл байнгын сургуулт юм хэмээн дүгнэн бичсэн байгаа. Чингис хааныг дэлхийн эрдэмтэд төөгчд, улс төрийн зүтгэлтнүүд янз бүрээр үнэлэн дүгндэг боловч эцсийн эцэст Чингис хаан бол дахин давтагдашгүй. Ер бусын хувь тавилант амьдралтай энгийн нэгэн цэргийн жанжин биш гарамга удирдагч түүхэн суут хүн гэсэн нэгдмэл нэг санаатай бичсэн байдаг. Тийм ч учраас 2002 оны Time сэтгүүл Америкийн энэ сэтгүүдээс зохион байгуулсан санал асуулгаар 2 дугаар мянган дахь одоо хамгийн суут хүн бол Чингис хаан мөн гэж зарласан байдаг байхгүй. Одоо ингээл юу болж байгаа. 200 жилийн дараа яваад тий. Тэгэхэд л 1000 жил түүний талаар судлаад л байна шүү дээ. Тэ шинээр олж нээсэр л байна шүү дээ. Тэгэхээр нэгхэн бодгал те нэгхэн хүний талаар 1000 жил судлаад ярьж байгаа юм байна. Тийм үү. Тэгээ дэлхийн бүр ингээд улсын бүх түүхчдийн ерөөсөө барьж авахаас руу аргагүй шүү дээ. Тэрийг барьж авах л тэ тэгж бодохоор нэг хүнийг ингэж 1000 жилээр амьдрна гэдэг бол аимшигтай байгаа шүү дээ. Тийм бас тэ бүр дэлхийн нийтээр нь тийм. Дэлхийн нийтээр нь тий. Тий.
За Урбрук. За мэдээж ойлгомжтой тий. За Урбрук бол Чингис хааны одоо мөрдүүлж байсан хууль дүрмийн үр нөлөөг тий монголчуудын өдөр тутмын амьдралаас нь олж харсан байгаа байхгүй. За тэдний одоо дунд бол хулгай дээрэм гэж үгүй. Хүмүүс гэр орон эд хөрөнгөө цойжлохгүйгээр орхиж явдаг. Хинч тэрийг нь оролддоггүй гэж ütсэн байдаг. Энэ нь Чингис хааны тогтоосон хатуу хууль хэдэн 10 жилийн дараач хэрхэн яаж одоо тий хэрэгжиж байсны баталгаа байгаа байхгүй. Их засаг хууль хэр яаж нөлөөлдөг вэ гэдгийг хэлж байна тий. Хааны зарлиг тушаал ямар ч саадгүйгээр гүрний нэг захаас нөгөө зах хүрч хүн бүр түүнийг бурхны зарлиг мэт дагаж буйг гайхсан байдаг гэж байгаа. Тэр системийг суулгана гэдэг бас амар тий. Тэр системийг нутагшуул суулгана гэдэг чинь. Харин тий. За тэгээд энэ бол нөгөө нэг Монголын хууль 3 хоног гэж орчин цагт хэлсэн байдаг тий. За Монголын хууль 3 хоног болоод тэгээд одоо дагаж мөрдөхөө болчдөг гэж яриаддаг. Гэтэл чинь тий эсэргээрээ өг. Яг 13 дугаар зуунд Чингис хааны гаргасан энэ их засаг хууль тэр өргөн уудам нутгийнхаа зах цэгнэр нь 3 хоногийн дараа очдөг байсан байгаа байхгүй. Тэр учраас эзэнт гүрэн даяараа дагаж мөрдөхөд 3 хоног л хэрэгтэй гэсэн. Энэ санааг хэлээд байгаа. Тий. Тэгтэл одоо энэ сайхан үгийг орчин цагт тий юу болгож байгаа юм бэ гэдэг шиг л юм байна. Гурван талаас нь. Загнаад тий. Одоо гарсан зарлиг, тушаал, хууль хамгийн эцсийн цэг дээр ихэд 3 хоног дотор л очиждаг гэсэн санаа байхгүй. Яг үнэ тий. За тэгээд дэлхийн олон эрдэмтэд судлаачид бол Чингис хаан төрийн дээд эрхийг тий атгсан хэмжээгүй ирэхэд эзэн хаан байсан боловч дорн дахны олон хаадын адил дур зоргоороо авиралдаг хаан байгаагүй бөгөөд бусдын санал бодлыг анхааран тусгаж авдаг ухаантан байсан. Тухайн үеийн төр нийгмийн үзэл баримтлал, хууль тогтоомж, зарлиг тушаал нь хааны бүрэн эрхийг үндэслэх ба баттахад чиглэгдэж байсан. Их хааныг өргөмжлөх, дайдах ба найрамдах зэрэг чухал асуудлыг зөвлөлдөн шийдвэрлэх, хаан зөвлөх шинж чанарыг агуулсан их хурлааг байгуулсан нь үнэн хэрэгтээ тогтмол бус язгууртны одоо тийм институт байсныг бол дүгнэн битсэн байгаа байхгүй. Одоо зүгээр нэг жишээ аваад үзье л да. Тэр Нэлх Сэнгүмийн хэлснээр Багалзуур идгээд яваад очиод өөрийнхөө очсон болвол тэнд баг алуулах байсан тийм биз дээ. Гэтэл Менлэг эцэг хэлж штт. Нэг л сэжигтэй байна да. Чи одоо манай тэгээ адуу туранхаа байна гэж хэлээд төлөөнийхөө хүмүүсээ явуулчихаа. Яг багс тий. Хааны шийдвэр дээр өөрийнхөө саналыг хэлж болоод шүү дээ. Тэр чинь хэмжээлшгүй ирэхэд хаан юу гэж юу гэж. Гэтэл ингээд нэг асуудлыг дундаа тавьж чаддаг тий. Бөөнөрөө хуралддаг. Одоо энэ дээр яах вэ гэдгээ бас асуудаг. Тэгээд энэ дээр нь хатт нь хэлэх үгээ хэлдэг, зөвлөхнөр нь зөвлөдөг тий. Одоо тэр хатны хэлж байгаа тэр одоо тий хаттаас одоо эсвүүгийн хэлдэг бол үнэнээс үнэ. Тэгээ анд нөхрөөс боорч мухлаатан тэргүүт нь хэлсэнгүү, хөвгүүд нь хэлсэнгүү тий. Гэтэл би бол өвдийн хойноос явахгүй юм шиг тий ингэж байж ажиллаж ижээ. Би мэдээж л одоо нөгөө нэг тий таалалд өгснөө. Тэгэхээр миний эсвүүгийн хэлдэг бол үнэн, миний дараа хин хаан ширээ суух вэ? Хөвгүүдийн минь ахмад зөччий үгээ хэл. Бас энэ тэр хүний хэлж байгаа үгийг авч шít тий. Гэтэл яг нөгөө талд нь бол баг чи одоо баг муу хэллээ гэд хэрвээ энэ нэмийг цаазал гэх юм бол тэгээ дуусаа шүү дээ. Одоо нөгөө дур зоргоороо айшилж исэн бусад хаадуучиг байсан бол энэ хүн те тэр хатанч бас тэгж хэлж чадахгүй юу те ийм үг гарч иж байгаа байхгүй. За Оросын монголч эрдэмтэн Владимир Цов. За энэ хүн бол мэдээж алдартай төвөгчтэй алдартай хүн. За Чингис хааныг авьяас чадвар нь бол хичнээн суут боловч Чингис хаан бол өөрийн үеийн бүтээл Монголын ард түмний хүү байсан юм. Зүгээр л нэг өгүүлбэр тэгсэн мөртөө ямар ч амин гоё юм бэ гэж бодогдохоор байгаа шүү дээ. За энэтхийн ерөнхий сайд Неро тий. За Чингис хаан дэлхийн түүхэн дэх Македоны Александр, Юли Цезар нартаа игнэшгүй. Цэргийн сод ухаантан удирдахч эргэлзээгүй хүн байсан. Цэргийн давуу хүчтэй байлаач дайдахыг бус найрамдахыг л эрхэмлдэг нэгэн байсан гэдгийг түүний түүхээс харж болж байгаа гэдгийг хэлж байгаа. За 14-р зууны үеийн нэг Английн зохиолчтой Чаусер гэдэг энэ хүн бол хууль шүүхийн агуу хаан тангараг өргөсөн хуулиндаа өөрөө ч үнэнч удирдагч байсан. Тэр цаг үеийн хэмжээгүй эрэхт хаан тэ хаад өөрийгөө хуулиас дээгүүр тавьдаг байсан бол Чингис хаан энгийн иргэдтэй адил хууль захирагдаж байсан нь маш онцлог байсан гэдгийг хэлж байгаа. За ингээд хоёулаа нөгөө улс төрийн зөтгөлтөнгүүдийн үг яриаруу тэгээд яваад орё тий. За хоёул хамтран хэлж ярьчаад. За тэгээ 50 яриа. За нэвтрүүлгийн маань хамтран хэлэгчээр эрүүл энхийг хамтдаа эрхэмлэе. Аз фарм мэд хамтран ажиллаж байгаа. За Аз фармын эмийн сангуудыг бол манайхан бүгд мэднэ тий. Тэгэхээр Аз фарм эмийн сан нь хэрэглэгчдийн эрүүл мэндийг дэмжих зорилгын хүрээнд хаврын улиралд зохион байгуулж буй витаминжуулалтын аянаар за амин дэм, эрдэс үдэс, дархлаа дэмжих бүтээгдэхүүнүүдийг 5-аас 20% хөнгөлөлтөй өнөр хүргэж ийнэ. Өөш энийг эртгэн шиг мэдгүй яа. Бид сайн нөгөө нэг хэсэг ингээд нааш цаашаа ингээд хөдөлгөөн хийгээд ингээд гут нэрээ
улирал солигдож байгаа үед хүний дархлаа ундаг. Хэсэг мэдээд авах шаардлага байхгүй зөө. Би 24 цагийн Аз фармыг мэдэн заяа. Тий, намайг дагаа яв. Тэгэхээр нөгөө хүний дархлаа ч унчихлаар яг хэвийн хэмжээний авж байгаа ачаал нь хүртэл нөгөө өмнөх үеэсээ илүү хүнд жоохон хүн дээрээ буучих га жоохон ядаргаа ихсчих гэдэг ч юм уу. Дархлаа унчихлаар одоо ингээл миний урал ам хагарцсан байгаад адилхан ингээл илрээд эхэлдэм байлээ. Хамгийн наадлын жишээ нь шүд өвдөх. Одоо жишээлбэл хорхоо өдсөн ч юм уу гэмтдсэн өвдсөн байсан шүд хэсэг намжиж хагаад эргээд нэг өвддөг шүү дээ. Тэр чинь нөгөө дархлаа унах улирал солигдох үе дээр юм. Тэгэхээр Аз фарм эмийн сангийн хамт олон маань витаминжуулалтын аяныхаа хүрээнд тэр нөгөө амин дэм эрдсүүдс дархлаа дэмжих бүтээгдэхүүнүүдийг 5-аас 20% хөнгөлөлтөй өнөр худалдаалж байгаа юм байна. За энэхүү аяны хүрээнд мэрэгжлийн эм зүүчдийн зөвлөгөөнд суурилсан зөв хэрэглээний мэдлэгийг түгээж эрүүл амьдралын хэв маягийг дэмжихийг бас зорж байна. За тэгэхээр Аз фарм сүлжээ эмийн сан бол одоо яг 90 эмийн сантай 90 салбартаа гэсэн үг. Тэгэхээр та одоо хүссэн өөрт байгаа ойрхон байгаа Аз фарм эмийн сан руу ороход одоо энэ хөнгөлөлттэй хямдралтай худалдаалгаж байгаа юм байна. За ер нь бол 24 цагийн эрүүл мэндийн лавлах гэж би 1818 техник 1818 техник рүү залгаад өөр хэрэгцээтэй байгаа мэдээлэл бас та бүхэн маань авчиж болох нэ. За тэгээд эрүүл энхийг хамтдаа ярих юмлий Аз фарм медиа хамт олонтой баярлалаа. Тэмээ төвшөө штэ. Тэмээ төвшөний уулзуу цаашаа гараад оргил худлааны төв жоохон цаашаа явж идэл чинь замын баруун гартал Аз фарм байдаг. Гоё чи 24 цаг. Сая нөгөө би ч нөгөө нэвтрүүлэг агай орой явч ингээд бич дуусчаад эмийн сангууд хаачаад байдаг. Надад витамин хэрэгтэй байгаад байдаг нөгөө нэг бэлдэж байгаа учраас бэлтгэл хийж байгаа учраас тэгээ яг тэндээс бас нэг хэсэг авсан шүү бас. Тусалсан. Тэр ер нь алдахтаа яг зам дагуу байдаг тий. Тэгээ бүр гоё баярлалаа. Аз фармынхан маань тий их Монгол улсын түүх гээд нэвтрүүлгийн маань ивент итгэж жагаад оо янз их баярлалаа. За яг гоё таарсан байж та. Цаанаасаа. За одоо болохоор улс төрчтэй тий одоо эсвэл ингээд агуу судлаачид эдгээр хүмүүс. За Францын эрдэмтэнд орон дахины агуу судлаач Пол Пельё гэдэг хүн. Чингис хааныг байлдан дагуултын үе болвол дэлхийн ертөнцид урд өмнө тохиолдож байгаагүй хамгийн агуу гайхамшигт үйл явдал юм аа. Энэ өгүүлбэрийг цааш нь задлах юм бол нэг бүрчлэн ярьж болохоор байгаа байхгүй. Гэхдээ яг энэ өгүүлбэр дээр нь дуусгал хамгийн гоё. За бүгд найрамдах Солонгос улсын ерөнхийлөгч Инх тайвны Нобелийн шагналт Ким Дэжүн. Чингис хаан өрн дорныг холбосон хуурай болон далайн замыг бий болгосон. Христосын болон исламын шашин дорн зүгт дэлгэрхэд чухал нөлөө үзүүлсэн. Газар зүй, одон орон судлал, тооны ухаан, газрын зургийн технологиг өрнөдөд дэлгэрүүлсэн. Өрн дорны соёлыг болон эдийн засгийн харилцааг эрчимжүүлснээр дэлхийн ирээдүйн хөгжлийн үйл явцыг өөрчилсөн гавьяатай юм. Чингис хаан бол ганцхан монголчуудын хаан биш ээ те. Ер нь бол дэлхийн дахины хувь заяаг бас өөрчилж чадсан юм а гэдгийг хэлээд байгаа. Ер нь бол сүүлийн үеийн эрдэмтэд бол Чингис хааны энэ байлдан дагуулвал нөө Пакс Монголиа буюу дэлхийн дахиныг инх тайван болгоход чиглэсэн байсан юм а. Угаасаа 13 дугаар 100 14 дугаар 100 бол бараг дэлхийн дахин тэр чигээр инх тайван тогтсон шүү дээ. Гэдэг санааг бол маш томоор хэлээд байдаг. Одоо яг таны нөгөө хэлдэг шүү дээ нөгөө 18 настай охин толгой дээрээ одоо хувин алт тавиад гэдэг шүү дээ. Ер нь жишээ нь зүгээр алт тавиад одоо торгоны замын нэг үзүүрээс нөгөө үзүүр хүртэл өчнэн улсууд дамжина гэсэн үг шүү дээ. Ингээд явхад хохирлгүй аюулгүй гарч чаддаг. Энэ бол нөгөө Пакс Монголик гэж тийм. Тэгэн гол тэр үед тийм ойлголт байхгүй байхад нэг хүний тэр бодол оюун сэтгэхүй дэлхийг өөрчилсөн байхгүй. Яг наад бүгд хүлээмжшүүлж. Тийм, яг нөгөө Чингис хааны дараагийн залгамжлагч Өгөөдөө хааны ах Цагаатаа. Цагаатаа өөрөө Цагаатаа улсын хаан шүү дээ, тийм үстэй. Нөгөө бүрэлдэхүүн улсын хаан гэсэн үг байхгүй. Тэгэд ах дүүд хэлж байгаа байхгүй. Өгөөдөө дүүдээ. Миний улсад те толгой дээрээ ингээд сагсаар ингээд алт тавьсан эмэгтэй. Дүүрэн гэхээр бас даахгүй юм шиг хэлээ л локи удаад үзвэл те. Сагс ингээд алт тавьсан эмэгтэй өглөөнөөс орой хүртэл хотын гудмаар явах та гэж байгаа байхгүй. Хотын гудмаар явхад ямар ч аюулгүй байдаг гэдэг хэлж байгаа. Миний улс ямар ч аюулгүй. Дэлхийд дахин өөрөө бол аюулгүй байх ёстой гэдэг санааг хэлээд дээ шүү дээ те. Тэгээ эн чинь нөгөө нэг их засаг хууль хэр үйлчилж байгаа вэ те гэдэг санааг л хэлээд байгаа юм. За дараагийн хүн бол их сонирхолтой хүн байгаа. За энэ хүн болохоор 14 дугаар Далай лам. За энэ хүн 1206 онд Монголын Тархаа Бодрохоо овг аймагуудыг нэгтгэн Чингис хааныг их хаанд өргөмжилж агуу их Монголын эзэнт гүрнийг байгуулсан билээ. Тэрээр өөрийн бий болоод сэтгэлийн хичээл зүтгэлээр их амжилтыг олсон юм. Өнөөдөр түүний үлдээсэн гавья, бахархал нь Монголын тусгаар тогтнол, эв нэгдэл, эрх чөлөө юм. Түүний агуу их хичээл зүтгэлийг үлгэр дуурайлал болгон хөгжүүлж зөвхөн эд баялагын дэвшил бос хүний дотоод үнэт зүйлийг хөгжүүлэхийн төлөө ажиллахыг та бүхэнд уриалж байна. Бас гой сургамж байна тий. Бас нөгөө архиа багууж айрга таваараа уу гээл тий. Гэх мэтлэнгээр энэ бол яг л нөгөө
төрийн алба хашиж байгаа хүн болгоно баг те ингээд дотроо бас бодож явбал бас нэлээ хэрэгтэй өгүүлбэр юм шиг надад санагцаа яг тухайн үед те. Би тэр Египтэд одоо нэг ямар аяллаа юу вэ? Та нэг газар очсон байсан логсоор очиж үлээ. Тэгээ байж хаа зүгээр ингээд нөгөө байрлсан даагүй хоёлаа. Тийм байрлаж явах нөгөө нэг цочд бодлоо шүү дээ. Тэнд гадаа ингээд орой сууж хахад Польш нэг залуу байгаа байхгүй. Польш залуу ирж байгаа. Тэгээ би ч урд нь бас хэлжилсэн л та. Нөгөө өндөр шарыг хэлээд Монгол гэ тий. Тэгэн бол Чингисийн Монгол гэдэг тий. Одоо энэ Чингисийн Монгол гэдэг нэр чин өөрөө дэлхийд дахинд тэгээд нэг очиж үзхийг хүсдэг. Чингис хаанаар төсөөлсөн очиж үзхийг хүсдэг гэдэг тэгэхээр ч мөр дэлхийд дахинд одоо зөвхөн Монголд биш байгаа шүү дээ тий. Одоо зөвхөн өөрийнх нь байснаас хойш 800 жил бодоод үзэхэд 800 жилийн дараа тэр Польш нөхөр Чингис хааныг мэдчихэж байгаа. Харин тий. Тэгээд Чингисийн Монгол гэж мэддэг байгаа шүү. Тийш очиж үзэх хүсэлтэй гэдэг. Нэг хүн ингэж тогтооно гэдэг ихтэй үнэхээр агуу юм тий. Харин тий. За дараагийнх нь бас ташны төлөөлөгч Ромын пап 16 дугаар Бенедикт. За энэ хүн болохоор Чингис хаан Монголын ард түмний улс төр нийгэм соёлын онцлогийг дэлхийд дахинаа таниулахад өөрийн хувь хүний чанараар гайхамшигтай хувь нэмэр оруулсан юм. 1206 оноос өнөөг хүртэл хугацаанд хүн төрөлхтний хөгжилд баггүй өөрчлөлт гаргасан хэдий ч их Монгол улс болон түүний бусад соёл иргэншилтэд харилцах харилцаанд Чингис хааны оруулсан хувь нэмэр үлэмж тэ ихээр одоо хэвээрээ үлдсэн гэдэг зүйлийг хэлж байгаа байхгүй. За энэхүү чухал ололт амжилтыг зөвхөн судлаа зогсохгүй өөрсдийн зүй ёсны үндэсний бахархлыг бусад ард түмний соёл иргэншилтэд харилцах харилцаанд ив зүйтэй хослуулж үлгэр дуурайлал болгох нь чухал билээ гэж байгаа. Чи өчтөр нэг цэнхэр дээлийн тухай ярьсан даа уг нь. Тэрийг ярьчих юм бол уг нь амар гоё жишээ байхгүй яг энэ дэр. Тэ. Зүгээр энэ тэ Монгол улс тэ одоо Төв Азийн цээжин дээр байгаа улс. Мэдээж бид нар дэлхийн инх тайвны төлөө тий дэлхийн одоо юу гэдгийг хүйтэн дайны үе бол бас хэцүү шүү дээ. Тэгтэл ингээд дэлхийн инх тайвны төлөө маш олон өөр өөрсдийн төр нийгмийн хэлбэртэй улс орнууд байгаа. Бүгднтэй Монгол улс маш инх тайвнаар тий найрсгаар харилцдаг. Энэ бидний өөрийн эргүүлээд бас тусгаар тогтнолын дархлаа болж идэг. За ингэ байж итэл нэгдсэн үндэсний байгууллагад элцсэн байгаа гэх мэтчил. Орос Украины дайн хэллээ. Тэгээд Оросын одоо нэг сайд батлан хамгаалах нөлөө гадаад хэвлэлийн яамн лөө сайд Монголд айлчилж байгаа. Тэгтэл одоо жишээлбэл нэгдсэн үндэсний байгууллага талаас те яг ингээд дайн эхлүүлсэн, дайн өдөөсөн байгаа орны төлөөлөгч нарыг те хүлээж авах юм бол гэдэг юм ярьж байгаа шүү дээ те хүлээж авч болохгүй гэдэг ч юм уу. Ийм байр суурийг барьж штэ нөгөө талаас. Гэтэл бид нар насаараа хөрш те бид нар ингээд өснөө олон жилийн турш хөрш байгаа юм улсаа хөрш улсууд нэг нэгэндээ айлчилж болно гэж байгаа. Энэ нь өөрөө бас айгүй хэцүү эмзэгс асуудал байхгүй тэр одоо талыг дэмжиж байгаа дайныг дэмжиж байгаа юм шиг харагдах гэдэг шүү дээ. Гэтэл яг газар дээрээ нөгөө нэг дайн эхлүүлсэн улсынхан сайд нь Монголд ажиллахад урдаас нь манай гадаад хэргийн яамны сайд цэнхэр дээлтэй худаж авч байгаа. Бид бол дэлхийн инх тайвны төлөө арчилсан орн шүү. Ирээд явн явтал нь тэр цэнхэр дээлтэйгээ байж байгаад явуулдаг. Энэ болгон ч л өөрөө улсын тэр нөгөө нэг дэлхийд үзүүлж байгаа дипломат хэл биеэр үзүүлж байгаа хэл шүү дээ тий. Биеийн хэлэмж. Тийм. Яг ингээд наадах чинь одоо яг сайн ингээд чимаа ингээд ярих чинь ингээд миний би ингээд арзаагаад шүү дээ. Хамаг би ингээд тэр бол ч нөгөө нэг хүмүүс тухайн үедээ манус анзаарахгүй ч юм уу мохогаар ингээд бодоод ч юм уу ингээд эсвэл юу гэдгийг тий хүлээж авах нь зөв биш гээл одоо бас л дотооддоо ингээд юутай байсан шүү дээ ингээд хүмүүс нь хэлж яриад хоёр тал болоод хуваагдчихсан шүү дээ. Гэтэл тэнд ийм ухаан зарж гаргасан юм лээ. За яг одоо юунтэй ч холбогдоод явчих юм. Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путин. За энэ хүн Чингис хаан эхийг нь тавьсан Монголын төр тулс дэлхийн түүхийн тэ өрнөл дээр маш их нөлөөсөн юм а гэж хэлж байна. Ингээд хэлсэн байдаг. За Япон улсын ерөнхий сайд Junichiro Koizumi. За энэ хүн авиас чадaltaй эрдэмтэй гадаадын иргэдийг өндөр албан тушаал тохоон томилох нэгдсэн мөнгөнд тэмдэгтэй болох шашин шүтэх эрх чөлөө зэрэг Чингис хааны явуулсан бодлогыг авч үзвэл Монголын эзэнт гүрэн даяаршлын анхдагч байжээ. Хүн төрлөختний түүхээс авч үдсэн гэсэн нэгэн агуу түүхийн шин эрен үеийг эхлүүлсэн Чингис хааны бодит байдал нь тэр үеийн тухайн одоо тэ хамгийн одоо агуу үйл явдлыг харуулж чадж байгаа. Бусдад мэдүүлэх те ийм үйл явдал юм а гэж хэлж байгаа. За Арабын бүгд найрамдах Египт улсын ерөнхийлөгч Хосни Мубарак гэдэг хүн. За энэ хүн болохоор энэхүү агуу их өдөрдөгчийн түүхэн үүрэг нь Монгол овг аймагуудыг нэгтгэж Монгол улсыг байгуулаа зогсоогүй. Хүн төрлөختний түүхийн дунд үед дэлхийн газрын зургийг шинээр зурхад гүнзгий нөлөө үзүүлсэн юм.
Үүгээрч үл барам Чингис хаан улс төрийн агуу сэтгэгч, цэргийн гарамгаа сод ухаантан, удирдан зохион байгуулах өндөр чадвартай хүн. Байсан нь түүний эрх барих хугацаанд бий болгосон иргэний болон цэргийн хөгжингүү тогтолцоо. Өөрөөс нь хойш олон жил мөрдөгдсөн хууль ёс, дэг журамыг харуулж ирснийг түүхчид нэгэн дуугаар зөвшөөрдөг үлээгээд Чингис хаан хэдхэн жилийн дотор хүн төрөлхтний түүхэнд хамгийн агуу гүрнүүдийн нэг болох Монголын эзэнт гүрнийг байгуулж чадсан юм. Түүний нэр алдар нь Даян дэлхийд дүгж түүхчид 2 дугаар Рамсес, 3 дугаар Тутмос агуу их Александр болон Цэзар нарын хамт одоо бараг Эртний хятадын Цэншин хаанд гэх мэт дэлхийн их удирдагчдын жагсаалтанд нэрийг нь оруулсан юм. Түүний эзэнт гүрний хил хязгаар нь Номхон далаагаас хар тэнгис. Сибирээс зүүн өмнөд Азийн хойд хил хүртэл үргэлжилж байсан билээ. Египт болон энэ бүс нутагт Чингис хаан түүний залгамжлагчдын гайхамшигт удирдагч гэсэн ойлголт давамгаалдаг хэдий ч Ислам улс үндэстний зарим хэсэгт түүнийг одоо юм нэг өөрсдийнх нь улсыг төрийг нь түлхэн унгаж, Хорезм, Самарканд, Бухарыг булааж, мөн Хоросон, Афганистан, Иран, Ирак болон ил одоо Машрекийг эзэлж байснаар нь түүнийг булаан эзлэгч гэж дурсдаг. Гэхдээ энэ бүхнийг үл харгалзан ийм удирдагчийг өнөө үеийн шалгуураар бус харин тухайн үед нь мөрдөгдөж байсан голлох шалгуураар нь хэмжих нь зүйтэй юм. Өөрийнх нь цаг үеийн шалгуураар бол Чингис хаан агуу их байлдан дагуулагч, удирдагч хэмээн алдаршсан байсан юм. Тэр улс үндэстнээ нэгтгэж тархаа бутархаа байсан цөөхөн хідэн овг аймагуудыг хүчрхэг улс болгон өөрчилж улмаар өргөн уудам газар нутагта их гүрэн болгон тэлсэн юм. Энэхүү эзэнт гүрний газар нутгийг өргөдгөн тэлэх үйл хэргийг түүний тэнгэрт хальсан хойнч үе залгамжлагчд нь үргэлжлүүлж тэдний цэргийн хүч нь Дунай мөрнийг гатлан өнөөгийн Германы хилд тулж ирсэн түүхтэй гэж байгаа байхгүй. За энэ мэтлэнгээр ингээд ярих юм бол айгүй зөндөө юм байгаас та. За саяны тэр нөгөө Иран, Ирак гэл ингээд гарлаа. За одоо ч гэсэн нөхцөл байдал айгүй хэцүү байна. Америк, Иран хоёрын асуудал. Гэтэл сая нэг Ираны бас нэг бас л нэг фэйсбүүкээр л шугаад байлаа Иранчууд бол энэ дэлхий дээрх хамгийн одоо харгас ард түмэн болвол Америк, Орос юу гэлээ Монгол гурагцсан байлаа шүү дээ. Тэгээд нэг 700-800 жилийн өмнө болсон тэр түүхэн үйл явдлыг мартаагүй л байна л гэсэн үг байгаа байхгүй. Тэр ард түмэн тэр чигээрээ санаж ийна гэсэн санаагаад байгаа хэвээр бас л мартагдгааргүй болтол л. Гэхдээ юу ийм юм байлаа. Манай Европ судлаач нар хэлж илээ. Юм уншдаг боловсрсан ийм хүмүүс бол яг Чингис хааны дэлхийд үзүүлсэн нөлөөллийг маш эргээ хүлээж авдаг буюу энэ Монгол улсын энэ одоо юу гэдэг их Монгол улсын тэр одоо ингэж эзэнт гүрнээ байгуулсан энэ үйл явдал чинь дэлхийг дараагийн шатанд нь гаргаж ирсэн. Тэрнийх нь одоо үр шимэнд бид нар өнөөдөр ийм амьдралтай байгаа шүү гэж хэлдэг. Европ залуучууд гэсэнтэй. Яг нөгөө жоохон боловсролын хувьд жоохон харанхуй бүтүүлэг байгаа. Боловсролын юу муутай улс молсын тийм залуучуудын характер нь бол үнэхээр тэгтээ цөөхөн гэж байгаа. Яг ийм их юм ярьдаг Бидний ээж аавыг хядсан, бидний одоо өвд эцийг хядсан газар нутгийн маань ингэсэн гэдэг байдлаар ярьдаг. Гэхдээ нөгөө талдаа яг тэр нөгөө нэг дийлэнх бариад байгаа сэхэтнүүд гэдэг юм уу боловсролтой тийм улсууд бол яг тэр нөлөөллийн ачаар дэлхийн юм болсон гэдэг бол мэддэм бил. Бас нэг нөлөөлөл байгаа л да. Тэр нь юу гэхээр яг тухайн улс орных нь нөгөө түүхчт нь залуустаа зааж сургахтаа хэлэхтэй яг саяны тэр нөгөө нэг муу талаас нь бас аль болох муу талыг нь үлгэж аваач ингэж нөгөө нэг заадаг тохиолдлууд бас байгаад байгаа байхгүй. Одоо энэ дээр ганц юм хэлчихэд хөө. За тэгээ. Шинжлэх ухааны мэдхүүн Одмөндөр суугийн одоо за хөтлөгч ганц үг миний бие. A-Star Mongolia гэх манай хамтардаг байгууллага байгаа A-Star Mongolia компанитайгаа хамтраад 5 дугаар сарын 3-наас 5 дугаар сарын 12-ны хооронд ингээд 9-10 хоногийн хугацаанд саяны бит хоёрын яриад байгаа энэ торгоны замын одоо яг дагуу осож байгаа нутгууд буюу Узбекистан, Киргизстан, Казахстан гэсэн 3 улсын 9 хот. Тэгээ саяны яриад байгаа нөгөө Бухарест тэгэл Бишкек тэгээд нөгөө Самарканд гэх мэтлэн үргэнч гэх мэтлэн яг энэ домогт тэр нөгөө нэг хаад юм очиж исэн эзлэн төрөмгөлж исэн одоо өөрсдийн газар нутаг болгож авсан тэр улсуудаар нь яг тэр нөгөө торгоны замын мөрөөр нь аялал хийх гэдэг байгаа байхгүй юу. Тэгээ одоо эн чин яг тэр аяллыг явнаа гэж зарлснаас хойш одоо бараг 20 гаруй хүн бүртгүүлээд бэлэн болцсон байгаа. Тэгээ бидэд бас жоохон тооны хязгаартаа энэ удаад явж үзэхгээ зориод байгаа. Анхны удаага гарч байгаа тэр чиглэл гэдэг юм уу ийм юм учраас. Тэгээ магадгүй та бүхэн маань бас яг энэ Казахстан, Киргизстан, Узбекистанаар одоо наадтай одоо хамтдаа аялахыг хүсэх юм бол энэ дугаарыг хэлээд өгч би 80 44 30 тэг 3 гэдэг байгаа. 80 44 30 тэг 3 гэдэг энэ дугаар руу
холбогдоорой. Мэдээж 5 сарын 3-наас 12-ны хооронд цаг давтан байх юм бол хамтдаа яг хааныхаа явсан мөрөөр тэр нөгөө нэг торгоны замыг дагнан орж байгаа улсуудаар хамтдаа аялаад яг тэнд хурж исэн юм байна гэдгийг биеэр очиж мэдрээд би бас дээрээс нь яг саяны энэ түүхүүдийг яг тэр газруудад нь илүү дэлгэрэнгүй тайлбарлаад ингээ яриад явах юм байна шүү. Тэрийг хэлье те. За баяр хүргэе. За баярлалаа. Юу яасан штэ. Би бас яг тийж үзэхимсгэж агиух хүсдэг байхгүй. Угаасаа л яг ингээл нэг байлан дагуулал энэ тэр гээл ингээ оюутан багтаа уншиж байхдаа хүртэл 10 жилийн хүүхд багтаа ч гэсэн ингээл ингэ явж үзэхимсэн гэсэн чинь чи одоо надаас төрүүлээд Казахстан би тэрийг маш сайн үзчихнэ. За баяр хүргэе. Дараад нь хоёулаа хамт явнаа заяа. За дараагийнх нь болохоор Турк улсын ерөнхийлөгч тэ Эрдоган. За 1206 онд байгуулагдсан их Монгол улс бол дэлхийн түүхэнд гарсан хамгийн том үргэлжилсэн хуурай газрын эзэнт гүрэн байлаа. Энэ нь хүн төрөлхтний түүхийн хөгжлийн явцад нөлөө үзүүлэх нь эргэлзээгүй байсан юм. Чингис хаан түүхэнд хамгийн том эзэнт гүрэн байгуулсан удирдагч байсан төдийгүй агуу төр улсыг захирч чадсан цэргийн том жанжин гэдгийг бичих нь зөв юм а. 1206 онд Чингис хаан агуу эзэнт гүрнийг үүсгэн байгуулж тусгаар тогтнолын нэр хүндийг олж авсан бөгөөд тэрээр 1227 онд насан өөд болох үед Монголын эзэнт гүрэн хар далаагаас номхон далаа хүртэлх газар нутгийг эзэмсэж байв. Нөхөрч байв, дайсанч байв. Олон ард түмний түүхэнд өөрийн байлдан дагуулаар дурсагдсан үлдсэн агуу их Чингис хааны зорьсондоо хүрэх чадвар цэргийн их эрдэм нь Монголын их эзэнт гүрэнд их зүйлийг өгчээ гэж. За энэ газар нутаг өргөн удам эзэнт гүрэн бусад төр цэцгэлэн хөгжиж байгаа үйл явц дэлхийн нийтээрээ хөгжиж байгаа энэ бүх юмыг хэлж байгаа. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Билл Клинтон. За 1206 онд Чингис хаан их Монгол улсыг нэгтгэн зангидсан үеэс хойш монголчууд тусгаар тогтнол эрх чөлөөг гүнээ эрхэмлэн дээдлж ирсэн гэж. За ингээ Франц улсын ерөнхийлөгч Жак Ширак гэдэг хүн. За энэ дэлхийг донслогож байсан энэхүү их байлдан дагуулагч ямар их үнэр соёлтой ирээдүг урьдчилан харагч өөрийн нийгэм цаг үеийг тодорхойлогч байсныг тэр бүрэн дүүрэн судалж мэдэж амжаагүй байна. Чингис хаан Овг аймгийг тогтолцоог задлан халж үндэсний ив нэгдлийг үүсгэн бий болгож Монгол үндэсний үеийн үед мөнхөд орших их үндсийг тавьж өгсөн юм. Тэрээр инх тайвныг тогтоож эртний торгоны замыг аюулгүй байдлыг хангаж худалдаа наймаа оюуны болон урлаг соёлын солилцоог хөгжүүлэх болцоог олгосон юм. Түүхчдийн хүлээн зөвшөөрснөөр Чингис хааны үлдээсэн нэгэн чухал өв болох их Монголын амар амгалан Пакс Монголиан Европ Азийг холбосон харилцааг олон зууны туршид хөгжин цэцэглэх боломжийг бүрдүүлсэн юм. Чингис хаан өнөө үед домогт баатар болж түүнийг сүр хүчийг дурсамж үеийн үед айх биширхийг хослуулан мөнхөлсөөр байна гэж байгаа байхгүй. За Францын ерөнхийлөгч бас маш гоё үг хэлж байгааз энэ нь бас цаанаа өөрөө утга учиртай. Тэр нь юу гэхээр хар орон хотын судалгаа гэдэг зүйл шүү дээ. За энд бол Монгол Германы хамтарсан экспедиц ажиллаж исэн. Гэвтэл яг зөрөөд Монгол Францын хамтарсан экспедиц бас айгуу том судалгааны ажлыг Монголын түүхтэй холбож одоо ингээ хүннүүгийн хаад язгууртны булш гэдэг дээр бас судалгаа хийдэг. Францын сая эрдэмтэд ч гэсэн Нан хотын үзэсгэлэн гээл ингээл сая Чингис хаан музейтэй хамтраад нэлээд олон зүйлүүдийг хийлээ. Гэх мэтлэнгээр бас нэг Монголд бас нэг шинжлэх ухаанд нэлээд илэгтэй зүйлийг хийдэг. Сая тэр нэг Чингис хааны үзэсгэлэн музей зүзээд чинь олон улсын бас нэг юм асуудал дагуулсан шүү дээ. Тэгэхэд бол Монгол бол бас тусгаар тогтносон улс гэдгийг нь бас дэлхийд дахинд бас хөөрхөн зарлал авчиж байгаа байхгүй. Тэр хэмжлэнгээр энэ дээр бас зүгээр нэмээд бас нэг дурдчихгүй болохгүй юм шиг хүмүүс байгаад байгаа байхгүй. Одоо жишээлбэл яг тэр нөгөө хүйтэн дайны үе ийм үед чинь социалист Монгол оронд түүх тэгээд эзэн Чингис хааны нэр түүнтэй холбоотой түүх судлах модлох юм юмуд чинь 20-той шахав. Тэгээд нөгөө нэг эзэн Чингис хааныгаа дурдж болохгүй, их түүхээ магтаж болохгүй, тийм хаалттай боолтой байсан үеийг бид нар туулсан шүү дээ. 70 жил гэж ярьдаг 70 жилийн хугацаанд чинь ингээд өчигдөрхөн ийм байсан гэсэн үг байхгүй. Гэтэл тэнд байгаа эрдэмтэн мэргэд маань яасан гэж гадагшаага гаргасан байхгүй энэ материалуудыг. Гадагшаага гаргах буюу одоо жишээлбэл Унгарын одоо шинжлэх ухааны академийн хүндэт гишүүн болж байгаа шүү дээ. Одоо манай Бэмбэр Энчингой байдаг чинь. Тэр хүмүүс энэ талаараа одоо энэ дотор ингэж ярьж болохгүй бол гадаадын эрдэмтдийнх нь хүлээмж шөрөгдсөн академийнх нь хүндэт гишүүд болж байгаад тэнд мэдээллүүдээ дахиж тавьж эхэлж байгаа байхгүй. Нөгөө нэг шинжлэх ухааны академиуд нь одоо жишээлбэл Мажар гэдэг тэнд байгаа улсууд ч гэдэм үү одоо Зөвлөбод улсад байгаа тэр эрдэмтдүүд байц юм уу тэр хүмүүс чинь мэдээлэл бас авчиж байгаа. Тэнд түүхээ хөндөж чадахгүйгээр хадгалж үлдээж байгаа байхгүй. Тэгээд нөгөө нэг цаг нээлттэй болох үед тэр хүмүүс чинь
сургуулиудаа дараагийнхаа залуучууд оюутнуудад те тэр зүйлийг хэлж ярьж өгсөн байна. Тэгээд одоо хүртэл энэ амьд хэвээр байсаар байгаа энэ түүхүүд маань. Тэр бас мундаг юу шүү. Тийм байна. За одоо би ч айгүй гоё юм бас хэлж өгье зэ. 18 дугаар зууны үеийн Английн нэр зохиолч, орчуулагч Пенелопе Обин. За Чингис хааны тухай номыг орчуулж Уэльсийн хунтайжид өргөн барихтаа ариун явдалт чигч шудраг төлөв төвшин тэрхүү хаан болвоос бас гайхамшигт хань сайн эцэг үнэнч амт ээлт эзэн ухаалаг жанжин байсан ажгуу гэж айлтгаж хагаад намаа өрсөн байгаа байхгүй. Бас гоё үйл явдал байгаас та тийм. За Америкийн нэгдсэн улсын нэр дэвтэмтэн Джек Уайтворд. За энэ хүний үгээр ахаал нөгөөс эхэлсэн бас энэ хүний үгээр бас тийм дуусгачаа. За өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан бүтээлдээ Чингис хаан бол орчин цагийн дэлхийн ертөнцийн үзэл санаа үндэс суурийг тавьсан их хаан хэмээн онцолсон. Мөн Чингис хааны мөрдүүлж байсан хуулийг 13 дугаар зууны үед Монголд очиж байсан Флана Карфини Рубрук нар шагшин өгүүлж байсан бөгөөд монголчууд эзэн Чингис хааны тогтоосон хууль дүрмийг хэрхэн хөндлөж дагаж мөрддөг байсныг тэд олонтоо бичиж байсан гэдгийг тогтоосон баг. За энэ мэтлэнгээр ингээд ярих юм бол гадны эрдэмтэд судлаачид улс төрчид ер нь бол Чингис хааныг мэдээж саяны энэ үйл явдлууд бол бас сайн талаас нь энэ талаас нь л угаасаа бид ярих ёстой үүрэгтэй гана гасгүй тэгээд ярьж байгаа гэдгийг бас бүхэн давхар ойлгоорой. Дээрэс нь саяны энэ үйл явдлыг өнөөдрийн судалгааг энийг ярихдаа бол Уудан Баркманы Чингис хаан хийгээ түүний залгамжлагчид гэдэг хоёр одоо юм бүтээл байгаа. Энэ бүтээлээс болон их Монгол улсын түүх дээрэс нь интернетэд байсан энэ мэдээллийг бас шууд одоо ингээд татаад ингээд ярьсан шүү гэдгийг бас давхар хэлмээр байна. Яагаад вэ гэхэлэр энд нэгдүгürt нөгөө худлаа зүйл байхгүй. Хоёрдугаарт үнэн яг ингээд нөгөө сэтгэл хөдлөмөр яг үнэн ингээд тэр тухайн хүмүүсийн ярьсан үйл явдал нь үнэхээр сайхан байсан учраас тэгээд ганаа битээр ингээд өөргийнхаа дагуу ярьсан шүү гэдгийг бас давхар хэллээ. За тэгэл одоо төгсгөлтөн зүгээр юу гэж хэл дуусгамаар ингэж Монгол улсад дэлхийн олон улсаас одоо тэр одоо хүчирхэг гүрнүүд гэдэг ч юм уу эсвэл одоо эзэн хаант одоо Япон гэдэг ч юм уу ингээд маш олон улсаас төлөөлөгчнөр нь төрийн тэргүүнүүд нь хаан нь ирдэг. Ирээд яадаг вүлээ? Чингис хааны өмнө ёсолдог. Тий яг үнэ. Энэ л өөрөө Монгол улсын маань нэг юм авч яваа тэр нэг юм нэр хүнд шүү дээ Надад бас нэг хамрын самсаа шахирмаар нэг үйл явдлууд агиох болдоо штэ. Энэ яг үйл явдлыг болохоор өөр монголчууд их үзүүлдэг. Тэрний үгээр өөр монголчууд яг энэ талбай дээр ирэнгуудаа Чингис хааны хөшөөнд очиод шууд сүгддэг штэ ингээд бүр яг бүр жигнээс ингээд сүгддэг. Дараа нь бол би нөгөө нэг хүнүүгийн хаад язгууртны булш ингээл малтж судалж байгаа штэ. Энэ үе чинь бас өөр монгол хүмүүс ирж үзэж байгаа байхгүй. Дээш нь гарахгүй. Шаалтан руу. Гүг юу нөгөө хааны одоо тэр язгууртны бунхан дээр бид нар ч нөгөө археологч болохоор ч мэдээж тэр дээр чинь гიშгээс өөрөө ажиллаж байгаа учраас Гэхдээ энэ язгууртан хүн энэ хүний дээр гарч болохгүй. Тэр чулуун дээр гიშгэхгүй. Алсаас мөргий, алсаас залбирая. Ямар гой хүндлэлээ гэж бодож байгаа юм чи. Тэг чи нөгөө нэг бусад одоо өөр заавал орон заагаад явах уу өөр ус орны хүмүүс бодлоо тэгээд ирээл энэ айлны тэр нь айлны тий чинь бас нэг 90 м урт 50 м өргөн юм байгаа штэ тий. Тэгээд ингээл явж байгаа байхгүй. Тэгэхэд яг л нөгөө тийм талбай дээр ирээд тэр Чингис хаан дээр мөргөж байгаа үйл явдал тэр эртний тэр хаад язгууртны буш бухантай харьцаж байгаа тэр харьцаа үнэхээр хөндлөмөр айгүй гоё санагддаг тий. Тэгж жагаад хоёулаа бурхан алдууны талаар бурхан алдуунд бас зорж очиж байгаа хүмүүстэй тий өөрсдийнхөө үзэл бодлыг болон бас нөгөө хүндэтгэх шалтгаан гэдэг ч юм уу тэр талаар нь бас гоё хэлж ярьж өгнө тий. За ингээд нэвтрүүлгийн маань цаг өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Casa Da Vinci буюу NCD Group-ийн маань хэрэгжүүлж байгаа төсөл хамтран ажиллалаа. За мөн дээрээс нь эрүүл энхийг хамтдаа эрхэмлэе Аз Farm Med эмийн сангийн хамт олон маань хамтран ажиллалаа. Энэхүү нэвтрүүлгийг бид бүхэн бэлтгэн хүргэдэг Америк сургуулийн түүхийн багш Марат хаан танд баярлалаа. За маш их баярлалаа. За дараагийн дугаараар уулзъя. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондэр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм.
Од мөндөр нэр дээрх Худалдаажлын банкны данс байгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөө шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сүгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхгүй Монголд ялах болтугай.